Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил. Энэ өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгчээр 20 жилийн туршлагатай Өвөөж Гурил компани хамтран ажиллаж байна. Мөн Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нэвтрүүлгийн ивент эдгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Хангаад дэд сургуулийн гадаа ирсэн байна. За учир юу гэхлээр бид нар хангаад дэд сургуультай хамтраад мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрийг 4 оюутанд 4 сурагчид олгохоор болсон байгаа. За бид мөрөөдлийн нэвтрүүлэг өнгөрсөн хугацаанд 80-аад хүүхдүүдийг дуртай мэргэжлэр нь 4 жилийн хугацаанд үн төлбөргөө сургасан байгаа. За эндээс дурдвал их засаг их сургууль, за эдэр дэд сургууль, сэрүүлэг дэд сургууль, хүрээ дэд сургууль гэд ингээд 7-8 сургууль бид 80-аад хүүхдийг дуртай мэргэжлэр нь 4 жил өнгөө сурах тийм хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байгаа. Сэрүүлэг дэд сургууль 4 жил өнгөө суралцах эрхэм бичгээр шагнах. За энэ 2017 онд бид хангаад дэд сургуультайгаа хамтарч ажиллахаар болсон байгаа. За сурагчид та бүхнийг 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүдийг энэ мөрөөдлийн нэвтрүүлгээс зарлж байгаа, орон даяар зарлж байгаа тэтгэлэг хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриалж байна. За ингээд бүгдээрээ хангаад дэд сургуультайгаа орж танилцъя. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг хангаад дэд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэргэжлээрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Монгол их дэд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелдэг пэйж хуудас 919158 дугаараас аваарай. Үзэл мөрөөдлийнхөө төлөө нэгч гисэн алхам хийж өссөн мэргэжлээрээ суралцах алтан боломж. За таны ажил сайн уу? Сайн байна. Таны ажил сайн уу? Сайн. За ажил ихтэй л байна уу? Тийм байна. Өнөөдөр энэ олимпиад орлоо гэж нийлээ. За. За юуны төрөнд мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрт бас оролцож байгаад бол баяртай байна. 4 хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж амьдралд нь одоо хөл тавихын мэрэгчлэлийг бид нэр олгох гэж байгаа бас их баяртай байна. Тэ энэ хөтөлбөрийн хүрээндээ бас та дэлгэрүүлж ярих уу? За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хангаад дэд сургууль маань энэ жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн баг хамт олонтой хамтран мөрөөдлөө биелүүлээ гэдэг ийм ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн дунд ийм хөтөлбөр зарлж байгаа орон даяар. За энэ хөтөлбөр маань бол энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа. За мөн өмнө нь 12 дугаар ангиа төгсөөд ерөнхий эрдмийн шалгалт өгсөн хинч одоо оролцох боломжтой ийм хөтөлбөр зарлагдж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид нэр хангаад дэд сургуульд хүссэн мэргэжлээрээ 4 оюутныг одоо 4 сурагчийг 4 жилийн 100% тэтгэлэгтэйгээр сурах гэж байгаараа онцлогтой юм хөтөлбөр болж байгаамаа. Гол нь хүүхдүүд за энэ хангаад дэд сургуулиас бэлтгэдэг бакалаврын зэргийн мэргэжлээс бол сонирхож иж өөрсдөө эзэн байж энд одоо хамрагдах бүрэн боломжтой шүү дээ. Тэгэхээр англиний багш, мэдээлэл зүүн багш, за нэгтлэн гэл ингээл төрөл бүрийн мэргэжлүүд байна шүү дээ. Тийм бид нар яг энэ хөтөлбөрөө бол танаа баг хамт олонтой хамтраад 2 үе шаттай явуулъя гэж ингэж бодож байгаа. Эхний ээлжинд бол мэдээд хүүхд маань сургуулийнхаа тодорхойлолтоор онц сурдаг байх хэвээр, за урлаг спортын одоо авиаслаг байх хэвээр гэсэн ийм шалгууруулыг тавьж байгаа. За энэ хүрээндээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн маань хамт олон хүмүүнлэгийн үйл ажиллагаа маш их явуулдаг. Тэгэхээр энэ дээр нь бид нар хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа хувьд бол нэг шалгуур нэмсэн нь бол оюутнууд маань, сурагчид маань одоо энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэх юм бол өөрсдөө ямар нэгэн бие дааж хүмүүнлэгийн багахан ч гэсэн үйл ажиллагаа явуулж исэн бичлэг зургаараа одоо бас энэ үйл ажиллагаагаа баримтжуулж оролцох ийм шалгуур бид нэр оруулсан байгаа. За тэгээ 2 дугаар шатандаа бол 8 хүүхдийг шалгаруулж үлдээгээд энэ 8 хүүхдээсээ манай шалгаруулалтын баг маань ярилцлага аваад ингээд 4 хүүхдийг бид нар 100% 4 жилийн турш 100% үн төлбөргүй суралцах ийм боломжийг олгож байгаамаа.
Хүүхдүүд хүндрүүлж болгоод иж магадгүй л тийм мэдээж бид нэр гол шалгуур болох онцгой сурдаг байх хэрэгтэй авьяастай гэдгээс гадна ерөөсөө л гар утсаараа мэдээж нэг имээ туслаад хөнхөө нэг хүмүүнлэгийн ажил өөрсдийнхөө хэмжээнд хүрээндээ хийчихэд тэр бичлэгээ бид нарт илгээгээл 4 жил дуртай мэрэгчлэрээ 4 жил өнгөө сорно шүү дээ. Тийм тэгэлгүй яах вэ 4 жилийн 100% тэтгэлэг гэдэг бол бас хүн болгонд олдоод идэг. Тэгээ боломж бол биш. Тэгэхээр манай оюутан сурагчид залуучууд маань энэ дээр идэвхтэй оролцоорой та бүхний өмнө хангаад дэд сургуулийн үе таалга үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна. Мөрөөдөл биелэг нэвтрүүлэг ханга дэд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэрэгчлэрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Мөн их дээд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелдэг пэйж хуудас 919158 дугаараас аваарай. Үзэл мөрөөдлийнхөө төлөө нэг ч гэсэн алхам хийж өссөн мэрэгчлэрээ суралцах алтан боломж. Ер нь энэ хангаад дэд сургуулийн үүслийн талаар нэг товчхон ярихгүй. Тэгэхээр хангаад дэд сургууль маань 2001 онд хувийн хвшлийн чиглэлээр одоо хангаад дэд сургууль байгуулагдсан. За бид нар өнөөдөр бакалаврын чиглэлийн 11 мэрэгжил, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 10 мэрэгчлэр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байгууллага. Манжин техниканд байсан 220 жилийн тэр дарангуйлал үгүй болж монголчуудын эцэгчдэн уулзах тэр бодлыг хэвлэх зохиолноор өн сүхтэйгээ аварч хамгаалж чадсан. Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас энэ мэрэгжлийн боловсролын салбар болон бакалаврынхаа салбарын оюутнуудын дунд бол байнгын одоо энэ хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулж за одоогийн байдлаар бол бид нэг 200 сая гаруй төгрөгийн тэтгэлгийг бол одоо 200-аад оюутан сурагчдад энэ үйл ажиллагаа явуулж авах хугацаанд бол оруулсан байдгийг. Ороод ирэхэд харагдаж байна л да. Одоо цэцэрлэгтэй, за сургуультай, за мэрэгжил сургалтын төвтэй тэгээд дээд сургуультай гэхэлэр нөгөө цогцоор нь хийгээд байгаа нь их таалагдлаа л да. Тэгээд дээр нь бас оюутны дотор байр ах шиг. Тийм, дотор байртай. Манайх 2 кампус дотор ер нь 2 барилгатай. Тэгээд одоо хоёулаа дотор байрны 100 хүүхдийн хүчин чадалтай юм дотор байртай. За дээрээс нь сургалтын өөр юм байртай. За мөн бид нэр 2015-аас 16 оны хичээлийн жилээс цэцэрлэг ерөнхий боловсролын бага дунд ахлах сургуулийн зөвшөөрөлтэй. За мөн магистр ийм зөвшөөрөл авч одоо ингээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хангаад дэд сургуулийн хэтийн зорилго. За хэтийн зорилгын хувьд гэвэл бид нар Монголдо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мөн зөвхөн онлын мэдлэгээр төдийгүй бас одоо яг ажлын байранд бэлтгэгдсэн ийм чадварлаг чадамжтай. За энэ дээрээс одоо сүүлийн үед хүн болгоны ярих туртаа болоод байгаа хүн чанартай тийм ээ өөрийн гэсэн ийм хүн болж төлөвшсөн энэ хүнийг л бэлтгэмсэн гэж. Бид нар бас яг давуу тал юу гэхээр бид нар бас тийм их олон оюутантай сургууль бол банах биш. Гэхдээ боломжийн хэмжээгээр одоо бизнес хөөхгүйгээр энэ орж ирсэн цөөхөн ч гэсэн хүүхдүүдээ чанартай сургаад эргүүлээд одоо тэр хүүхдүүдээ ажлын байртай амьдралд нь хүргэх л одоо бидний хамгийн гол зорилго. Тийм учраас бол ажлын байрны хувьд бол бид нар санаа зовхгүй бүх хүүхдүүд маань гол нь мэрэгжлийнхаа чиглэлээр бас ажиллаж явах нь одоо бас зөв юм аа гэж иймэрхүү л ажиллаж байгаа та. Мөрөөдөл биелэг нэвтрүүлэг ханга дэд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэрэгчлэрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Мөн их дээд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелдэг пэйж хуудас 919158 дугаараас аваарай. Үзэл мөрөөдлийнхөө төлөө нэг ч гэсэн алхам хийж өссөн мэрэгчлэрээ суралцах алтан боломж.
За мөрөөдлийн нэвтрүүлэг хангаа дэд сургалттай хамтран мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар зарласан байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид нэр 12 дугаар ангиа төгсөгч хүүхдүүд мөн 12 дугаар ангиа төгссөн хэрнээ эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд за их сургуульд орж амжиж байгаа хүүхдүүдийнхаа хүрээнд мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрийг бол зарласан байгаа. За бид одоо хангаа дэд сургуулийн сургалтын албаны дарга инх жаргал багштайгаа уулзаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе танд. За энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд нийт телевиз үзэж суугаа оюутан залуучууд сурагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж одоо шалгалтаа амжилттай өгж ирээдүгээ зорилготой биелүүлээрэ гэж хүсье да. Тэгэхээр тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд хангаа дэд сургуульд хүүхдүүд ямар мэргэжлэр суралцах боломжтой вэ? 4 жил өнгөө сурах гэж байгаа шүү дээ бид нар чинь. За тийм. Манай бакалаврын түвшиний сургалт бол угаасаа улсаас тогтоосон сайдын жишээлтэй 4 жилийн сургалт байгаа. За энэ сургалт болохоор компьютер програм хэмжээ инженер, хэвлэлийн график дизайнер, нягтлан бодогч, мэдээлэл зүйн багш, албан эрхийн менежер, гадаад хэлний багш, сургуулийн өмнөх боловсролын багш, баг боловсролын багш, хэвлэлийн технологич, аялал жуулчлалын менежер гэсэн чиглэлүүдээр одоо сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгаа. Тий мөрөөдлөө биелүүлдэг энэ аянд, энэ нэвтрүүлэгт бас сайн үйлсэд манай байгууллага хамт олон нэгдэж байгаа гэх туйлын талархалтай хүлээж авч байгаа. Тий одоо хичнээн сурах сонирхолтой ч гэсэн одоо эдийн засгийн асуудал бол юм уу арга иргэн асуудлаас болоод суралцах боломжгүй хүүхдүүдийг дэмжинэ гэдэг бол маш том буянлаг үйл. Тэгэхээр бид нэр одоо хамт олноороо шийдээд одоо энэ 4 хүүхдийг бид нэр өндөргөө одоо сургалтандаа хамруулж бакалаврын түвшний сургалт эзэмшүүлээ мэргэжил боловсролтой болгоё гэж шийдвэрлсэн байгаа. 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд бол эд одоо хавар мэргэжлээс хүүхдүүд сонгож байгаа шүү дээ. Аль сургуульд орох уу, яах вэ, эслийн ерөнхий шалгалтаа өгнө. Ямар мэргэжлээс суралцах уу, ямар мэргэжилтэй болох уу гэд одоо сонгож байгаа. Тэгэхээр яг энэ үед бол цагаа олсон одоо бид нэр хөтөлбөр хэрэгжүүлж байна л да тий. Бид бүгдийн энэ хийж байгаа аюун энэ үйл бол их буянлаг. Тэгээ нэгт хоёрт гэвэл одоо бидний залгамж холбоо болсон одоо хүүхэд залуучууд маань дэд боловсралтай мэргэжилтэн гарна гэдэг бол одоо улс их оронд нэгдүгээр хэрэгтэй, хоёрдугаарт эцэгийнхээ ач тусад хэрэгтэй, амьдралдаа хэрэгтэй ийм үйл ажиллагаа юм аа. Одоо эндээс харахад бол сургууль маань өөрөө олон төрлийн мэргэжил олгох одоо сонголт их ариун юм аа мэргэжлийн тий. Зөвхөн 1-2 мэргэжлэр бид нэр тэтгэлэг зарлаж байгаа биш 10 гаруй мэргэжлэр тэтгэлэг зарлаж байгаа учраас бол хүүхдүүд дуртай мэргэжлэрээ үн сонгон боломжтой. Бүрэн боломжтой. Одоо жишээл манайх бол аялал жуулч гадаад хэлнэ гэсэн энэ анги байгаа. Энэ анги болохоор хэлээ өөрөө сонгон суралцах боломжтой. Гадаад аялал жуулчлалын менежер мэргэжлэр төгсөн. Гэхдээ хэлээ өөрөө сонгон судлах боломжтой. Одоо манайд бол 4 төрлийн хэл байна. Англи хэл, хятад хэл, солонгос хэл, япон хэлний ингээд 4 чиглэлээр хэлээ сонгон суралцаж гүнзгийрч байгаа давхар хэлний бэлтгэлтэй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бусад одоо өөр мэргэжлээс арай давуутай ч юм уу тийм ээ. Ингэж одоо хүүхдүүдэд бол хэл сурах давхар мэргэжил эзэмших боломжийг бол олгож байгаа одоо давуу талтай. Энд нэг юм анхаарал татж байна л да. Одоо Япон улсын 50-100% хөнгөлөлттэй тэтгэлэгтэй гэдэг чинь шүү дээ 5 жил суралцаад гээд энэ талаар та жоохон дэлгэрүүлээч. За манайх төмөр очир сангийн нэрмжит одоо хувийн ихтэй сургуулиудын холбоо гэж байдаг. За тэр холбоогоор дамжуулж одоо төсөл боловсруулаад тэр төслөөрөө олон улсын сургуулиудад одоо тэтгэлэг хөтөлбөр авдаг байгаа. Энэ бол маш бас одоо суралцагчдад бол илүү давмгайлсан бас тэднэрт дэмжих зорилготой хөтөлбөр байгаа. За энэ Япон улсад 50-100% хөнгөлөлттэй гэдэг нь Япон улсад бол төн төлбөргөө суралцаж тэнгүүтээ одоо цаашаад одоо хүүхд өөрөө хүсэх юм бол 3-5 жил бас дахиад тэр мэргэжлэрээ суралцсангаа ажиллах боломж бид нар олгож байгаа. Ажиллах боломж гэдэг нь бол одоо хүүхдүүдэд маш давуу талтай. Зөвсөн мөртлөө 100% бас үн төлбөргөө сургаж байна гэдэг бол хүүхдүүдийг бол ер нь бол дэмжсэн, ерөөсөө яг хүүхдүүд рүү чиглэсэн, суралцагч руу чиглэсэн. Магадгүй манай оруулах гэж байгаа 4 хүүхэд ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Хүүхдээ өөрөөс нь бас нэг эзэн хичээл заяа хичээнэ гэдэг шиг хүүхдээ өөрийн сурах ирмэлцлэл сонирхол чадамжаас шалтгаалж байгаа. Хангаа дэд сургуулийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Кобаяшитай уулзж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Гадаад харилцааг хариуцсан мэргэжилтний хувьд танаас асуух зүйл байна. Энэ хүүхдүүдэд
сургуульд ороод суралцлаа гэхэд одоо гадагшаа суралцах ямар боломж байна? Гадаад харилцааны мэрэгчлэлтний үүднээс таас тайлбарлахгүй. Хангай дээд сургуулийн нэг даатардың нэг гадны дээд сургуультай хамтран ажилладаг. Өнөөгөр төр энэтхэг Хятад, Тайван, Солонгос, Япон, Орос, Индонез, Малайз гэж хэмээн 8 улсын 12 их сургуультай хамтран ажиллах гэрээнд гар үсгүүсээ зурангаад ажиллаж байгаа. Тэгээд оюутны суралцаа, багш нарын суралцаа, тэгээд татлагжуулах бас 2-2 гэж хөтөлбөрөөр Монголд сураад бас гадаад сураад тэгээд 2 диплом авах гэдэг тийм боломж байгаа. Хамгийн гол нь гадаад хэрний шаргуур чухал байгаа учраас сайн бэлдээд тэрийн шаргуур хамаарч чадвар гадаашаа явах боломжтой байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. 2021 он хүртэл магадлан идэвхжлэгдсэн хангаа дээд сургууль өдөр орон ангиудаа элсэлт авч эхэллээ. Манай сургуулийг зорьсноор та мэдээллийн технологи, компьютерийн график дизайн, албан хэргийн менежер, Нэгтлэн бодох бүртгэл, гадаад хэл аялал жуулчлал, мэдээлэл зүйн багш, англи хэлний багш, сургуулийн өмнөх боловсролын багш, бага ангийн багш мэрэгчлэр өдрийн ангид элсэн суралцах боломжтой. Мөн та хятад хэлний орчуулагч, Нэгтлэн бодох бүртгэл мэрэгчлэр орон ангид бүртгүүлж болно. Мэрэгжлийн өндөр түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулдаг чадварлаг найрсаг баг хамт олон таныг хүлээж байна. Та бидний хязгаарны танил Аз Мол дэлгүүр нь эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ илүү артис Шангрила Молын 2 дугаар давхарт Аз үндэс салбарыг шинээр нээлээ. Шинэ брэндүүд шинэ өнгө төрхтэйгээр үйлчлүүлэгчтэй хүрч чадсандаа бид бүхэн баяртай байна. Манай дэлгүүрийн Шангрила Мол дахь салбарт 2017 оны улирал болгоны тренд болж буй I'm Kids, I'm Baby, Menoti, Baby Product, Babaluna брендийн хөнгөн дэгжих хүүхдийн хувцснууд ирснээс гадна Hoppa Bitriti, Combi, Kiko, Sea Baby, Fisher Price брэндүүдийн хүүхдийн орд тэрэг, хүүхдийн бүү байлгч ширээ сандал, машины суудал гэх мэт бяцхан урсад хэрэгтэй бүхэн манай Аз үндэс салбар дээр ирсэн байгааг дуулгахад таатай байна. Танд аз амжилтыг хүсье. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Мөрөөл хэлний нэвтрүүлэг хангаа дээд сургуультай хамтраад мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байгаа орон даяар. За тэгэхээр 12 дугаар ангиа төгсөж байгаа бүх оюутнууд дээр нь эсэлтийн ерхий шалгалтаа өгсөн ирнэ энэ жил сургуульд орж амжааг байгаа бүх хүүхдүүд хамрагдах бүрэн боломжтой юм аа. За энэ сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. За хангаа дээд сургууль дээр 12 төрлийн мэрэгчлээс за дуртай мэрэгчлэрээ 4 хүүхдийг 4 жилийн хугацаанд үн төлбөргүй сургах
энэ сайхан боломжийг хүүхдүүдэд олгож байгаа. За тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд мэдээж хүүхдүүд онц сайн сурдаг байх хэрэгтэй, авьяастай байх хэрэгтэй гэдэг бяцхан шалгуур байгаа. За энэ шалгуур дээр нэмээд мөрөөдлийн нэвтрүүлэг өөрөө хүмүүлийн нэвтрүүлэг учраас өөрсдийнхөө хэмжээнд багахан ч гэсэн хүмүүнлэгийн ажил хийгээд гар утсаараа бичээд бид нэр илгээх ёстойгоо. За мэдээж пэйж дээр байрлаад хамгийн олон лайк авах, за шеэр хийгдэх гэсэн шалгуур байгаа. Тэгэхээр 12 дугаар ангиа төгсөж байгаа бүх сурагчид дээр нь эсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн байгаа суралцагчийн хүсэлтэд хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилготой яваа бүх хүүхдүүд манай энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм а. Мэдээж дахин хэлэхэд 4 жил үнэгүй суралцах эрх гэдэг бол том боломж. 4 жил үнэгүй суралцах эрхийн бичгийг авахын төлөө бас та бүхэн хичээгээрэй гэж хэлмээр байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг ханга дээд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэргэжлэрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Мөн их дээд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелдэг пэйжүүдээс 9158 гэж дугаараас аваарай. Өсөл мөрөөдлийнхөө төлөө нэгч гисэн алхам хийж өссөн мэргэжлэрээ суралцах алтан боломж. Хангаад эд сургууль 4 хүүхдийг үн төлбөргүй мөрөөдлөө биелүүлэх тэтгэлэг хөтөлбөрт хамруулахаар болсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бас илүү үнэхээр энэ суралцъягээд ороод ирсэн. Энэ бидний тавьж байгаа шаардлагыг хангаад ороод ирсэн хүүхдүүдэд өөр цаашаа ямар боломж байгаа вэ? Боломж байгаа. Тий. 4 жил бол нэгдүгээр энэ чинь үн төлбөргүй суралцсан гэдэг бол одоо тийм дуртай мэргэжлэрээ сонгоно гэдэг бол хүнд маш том олж байгаа боломж. Нөгөө талд нь бол манайх сургууль бол гадаад хамтын ажиллагаа бол өндөр түвшинд хүрсэн байна. За үүний үр дүнд бол манайх хас одоо бүгд найрамдах Солонгос ус, бүгд найрамдахын нэгтгэх Тайвань, за Япон тийм ээ. За Хятад улсад бол яг хуу хамтын ажиллагаантай сургуулиудад бол богино хугацаагаар тэр нь бол 3 сар, 6 сар, за жилдээ бүр 3 жилийн хугацаатай ингээд тэндээ давхар сураад скуулүүдийг богино хугацаагаар ингээд одоо дадлах хийх, суралцах юм боломжуудыг манай сургуулийн зүгээс бол олгож байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүд маань зөвхөн энэ сургууль суралцахаас гадна гадаадын сургуулиудад давхар суралцах тийм боломжийг бол энэ одоо олгож байгаа. Хангаад эд сургууль энэ олон оюутнуудад тэтгэлэг өгж байна. За тэгээд нийгмийн харилцаа хүрээнд нэлээдгүй олон ажлыг хийцэн байна. Одоо бас энэ тэтгэлэг хөтөлбөрийг бас хамтарч хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр та одоо хангаад эд сургуулийг бусад сургуулиас ялгарх онцлог давуу талыг юу гэж харж байгаа вэ? Энийг бас нэг за би түрүүнийг хэлсэн те цогцлбор болоод ингээ хөгжиж байна гэж те. За тэгээ мэдээж бол одоо бусад сургуулиудаа өрсөлдөх хэмжээнд бол одоо багшлах боловсон хүчин. За тэгээ одоо хамгийн гол нь бол одоо манайхны байрдаг нэг зүйл бол ийм онцлог гэвэл хүнээр хүн хийх гэж. Тий. Одоо бол орчин үеийн нөгөө хандлага бол юм ба штэ илүү их мэдлэгтэй чадвартай юм мэддэг гэдгээс илүүтэй зөв хандлагатай хүүхдүүд, зөв төлөвшөлтэй хүүхдүүдийг тийм ээ. Тэгэхээр манай одоо орж иж байгаа хүүхдүүд бас зарим нь бол үндсэндээ бас хэцүү тийм асуудлаатай хүүхдүүд бас их орж иж байсан үнэндээ бүр нэрээ одоо тэдний ардаас хөөцөлдөөд хүүхэд засраад гэдэг юм уу тийм ээ зөв голдрол руу ороод хүн болоо тийм эргээд нэг сургуультай бахархдаг. Тэгэхээр би бол зүгээр юм заасан гэдгээсээ илүүтэйгээр энэ сургууль бол нэг хүнээр хүн хийгээд гаргадаг гэдэг одоо бол өстэй бахархдаг. Яг тэгэхээр би энэ одоо сургуульд бол 2005 онд үүсгэн байгуулагдаад яг 4 жилийн дараа би ажиллаж байна. Одоо энэ би чинь сургууль одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд бол өстэй нэг хүнээр хүн хийхин төлөө бол үндэ багш ажилчдаггүй тийм ээ бүгдээрээ эрвэхтэр ихээр зүтгэсэн янз бүрийн асуудалтай хүмүүстэй уулзч байсан хүүхдүүдтэй уулзч байсан. Тэгээд тэд нар маань одоо эргээд ажил амьдрал дээр сайн сайхан яваад бол бахархдаг. Энэ үегээ бол би өстэй бусад юунаас ч хэлээгүй одоо хамгийн сайн зүйл гэж ам бардам хэлнэ. Энэ бол бидний одоо хийсэн бусдаас ялгардаг, бусдаас онцгой зүйл гэж бол би энэгээр л одоо хэлнэ. Түүнээс бүхэл одоо сургууль дээр бол нөгөө сургуульд үйлчилгээ тийм ээ тэгэл нөгөө судалгаа шинжилгээ бол байдаг зүйл. Энээс илүү хүн болгоно гэдэг бол хэцүү. За ямар ч байсан бид мөрөөдлөө биелүүлээ 2017 тэтгэлэг хөтөлбөрийг бол зарлаад 4 хүүхдийг бол сонгон шалгаруулах хэрэгтэй байгаа. Гэхдээ за тэр хүүхдүүд онц сурдаг байх хэрэгтэй, авьяастай байх хэрэгтэй, бас нийгэм тодорхой нэг ажил хийсэн, хүмүүнлэгийн ажил хийсэн байх хэрэгтэй гэдэг шаардлагыг бид нар бас тавьж байгаа шүү дээ, тийм. Тэр хүмүүнлэгийн ажил гэдэг дээр та бас нэг тодруулж. Ер нь бол юу яаж байгаа? Хүн чинь хөлмөрөөр дамжиж нэг хүмүүждэг. Хөлмөрөөр дамжаад ирэхээр хүн болдог. Хөлмөрөөр дамжаад ирэхээр тэр эрдэм мэдлэгтэй илүү их шамддаг тийм. Тэгэхээр хүний төлөө байсан хүн чиг зөв хүн болд юм байл та. Тэгэхээр нөгөө нэг шалгуур бол ерөөсөө олон нийтийн ажил тусалдаг тийм ээ. Энд чинь нийгмээрээ сайн сайхан байхгүй бол юу гэдэг нэг нь баян юм уу нэг нь сайхан
байгаад болдог зүйл биш шүү дээ улс орны стандарт. Тэгэхээр бүгдээрээ сайн байх нь. Тэгэхээр тийм зөв бодолтой, зөв эргээд очиод нөгөө төгсөөд нийгэм сайн сайхан түгэх тийм одоо чадвартай залуучуудыг бэлтгэл зорилго тавиад байгаагийн нэг шалгуур нь бол тэр юм л да тий. Таны түрүү яриад байдаг нөгөө хүнээр хүн хин гэдгийг бас нэг гол үзүүлэлт яг энэ манай хөтөлбөр дээр явж байгаа шүү дээ тий. Мөрөөдөл биелэг нэвтрүүлэг ханга дэд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэргэжлээрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Монгол их дээд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелэг пэйж хуудас 919158 дугаараас аваарай. Үзэл мөрөөдлийнхөө төлөө нэг ч гэсэн алхам хийж өссөн мэргэжлээрээ суралцах алтан боломж. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хангаа дэд сургууль 4 хүүхдийг үн төлбөргүй сурганаа. Тэгтээ 4 хүүхд дөрүүлээ 100% тэтгэлгээр суралцна гэдэг бол мэдээж ховорхон боломж, сайхан боломж. Тэр хүний одоо ирээдүйн бас ажил мэргэжил амьдралынхны гол чиглэл болж ийн гэсэн үг шүү дээ тийм. Тэгэлгүй яах вэ? Энэ дээр бол бид нар өмнө нь нийгмийн хариуцлагынхаа өрөөнд маш олон хөтөлбөрүүдийг зохиож исэн. Энэ удаагийнх шиг 4 жилээр нь одоо бүтэн тийм ээ тэр хүүхдийн одоо орсон цагаас нь ахуулаад төгсөөд ажил дээр гарах хүртэл энэ одоо тэтгэлгийг олгож исэн удаа бол байхгүй. Тэгэхээр одоо энэ удаа бол ийм том хэмжээний тэтгэлгийг танаа байгуулахдаа цуг манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхаа баг хамт олонтой хамтарч хийж байгаадаа маш их баяртай байгаа. Баярлалаа. Тийм тэгэхээр бусад сургуулиудыг ч гэсэн санаа аваасаа гэж бодож байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хангаа дэд сургууль шиг бас нийгэмд ч гэсэн нэг сайн үйлийг хийгээрээ нэг хоёр айлын онц сурдаг авьяастай хэрнээ бас жоохон төлбөрн дутаад байгаа. Бас хүмүүнлэгийн ажил хийдэг энэ зөв хүүхдүүдийг бас эргээд зөв мэргэжилтэй сайн хүн болоод ажил дээр гарах. Одоо энэ нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажил дээр бас одоо челленж маягаар дахиад залгуулж аваад бас бусад сургуулиудыг санаа аваад хийгээсэй гэж бас. Тийм тэгэлгүй яах вэ? Манай одоо нэг үеэ бодвол манай боловсролын байгууллагуудыг бизнесийн байгууллагууд маань хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш их оролцдог болж байгаа. Тэгэхээр бас бусад сургуулиудаа бас уриалмаар байна тийм ээ. Ийм боломжгүй үнэхээр одоо сурыг мэдээ гэсэн ийм хүсэлтэй энэ шилдэг сурагчтайгаа бид нар бас одоо дэмжих хэрэгтэй гэж хувьдаа бодож байгаа тийм. Мөрөөдөл биелгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хангаа дэд сургуулиас үзэгч та бүхэнд хүрлээ. Мөрөөдөл биелгийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тгчээр өгөөж гурал компани хамтран ажилладаг байгаа. За мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Монгол Мед нэгдсэн эмнэлэг нэвтрүүлгийн ивент тгчээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нэвтрүүлгийн ивент тгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За үзэгч та бүхэнд дахиад хэлэхэд мөрөөдөл биелгийн нэвтрүүлэг хангаа дэд сургуультай хамтраад мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар зарласан байгаа. Үзэгч та бүхэн за мөрөөдлөө биелүүлээд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл за доор гарч байгаа фэйж хаягаар утсаар холбогдож бас хүсэл мөрөөдлийнхаа төлөө нэг ч гэсэн алхам хийж тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна. Мөрөөдөл биелэг нэвтрүүлэг хангаа дэд сургуультай хамтран мөрөөдлөө биелүүлэх 2017 тэтгэлэг хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгч хүүхдүүдээс 4 хүүхэд 4 жил өссөн мэргэжлээрээ үн төлбөргүй суралцах алтан боломж хүлээж байна. Монгол их дээд сургуульд орж амжаагүй хүүхэд залуус хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мөрөөдөл биелдэг пэйж хуудас 919158 дугаараас аваарай. Үзэл мөрөөдлийнхөө төлөө нэг ч гэсэн алхам хийж өссөн мэргэжлээрээ суралцах алтан боломж. Мөрөөдөл биелгийн нэвтрүүлгийн энэ удаагийнхаа дугаарыг хангаа дэд сургуулиас хүргэлээ. Эх 7 хоногт хэнийг нэг хүсэл мөрөөдөл биелэх баяр тагшинд иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй. Хүний хорвоо дэд уужим дэлгээр харгүй замаар ураг шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтой